Математик 4-р анги олон оронтой тоог унших, бичих. Хичээлийн зорилго бол олон оронтой тоог уншиж, бичиж өмнөхөө баттгаж давтнаа. За монголчуудын хэрэглэж ирсэн тооны нэр байна. Харъя бүгдээрээ. За 1000, түн, бум, сая, чива, түнчүүр, тэрбум. За дараах тоонуудыг уншаарай. 4745, 238450, 151625, 91073, 90009, 28504, 6,700,743. За тоонуудыг давтан ахаад нэг уншаарай. За дараах тоонуудыг стандарт хэлбэрээр бичээрэй. $460,076. За бичсэн тэгээд тулгаарай. За 2,600,048, 308,257, 58,007. За эдгээр тоонуудыг стандарт хэлбэрээр бичээрэй. 27,001. Саяын ангийн 6 нэгж, мянган ангийн 100, 2 10-д 3 нэгж, нэгжийн ангийн 8 нэгж. За эдгээр тоог стандарт хэлбэрээр бичээрэй. За бичсэн тэгээд тулгаж үзээрэй. За мянган ангийн 700-д 7 нэгж, нэгжийн ангийн 900, 1 10-д 6 нэгж. За энэ тоог стандарт хэлбэрээр бичээрэй. За таарч байна уу үзэр шалгаарай. За стандарт хэлбэрээр бичээрэй. Нэгжийн ангийн 600-д 7 10-д 5 нэгж, мянган ангийн 900, 6 нэгж, саяын ангийн 5 нэгж. За тоог стандарт хэлбэрээр бичээд шалгаарай. За 2 дахь тоог бичээрэй. За 3 дахь тоог. Төвтөртэй цэвэр нямба бичээд стандарт хэлбэрээр бичээрэй. 5 гэсэн цифр ямар орныг илэрхийлж байна вэ? За ард талд нь бичээрэй. 87,056 гэсэн тоог 5-ын цифр нь ямар орныг илэрхийлж байгааг бичээрэй. За нэгжийн ангийн 5 10 дахь нь. За 5,870,212 гэсэн тооны 5-ын цифр ямар орныг илэрхийлж байна вэ? За дараагийн цифрийн тооны 5-ын цифрийг бичээрэй. $447,447-гийн 5-ын цифр ямар орныг илэрхийлж байна? Хараарай. За таарч байна уу? За эдгээрийг дэвтэр дээрээ бичээд тэмдэглээрэй. За 67332 гэсэн цифр ямар орныг илэрхийлж байна вэ? За эдгээр тоонуудаас дэвтэр дээр бичээд
тав болгоны доор ямар орон илэрхийлж байгааг нь бичээрэй. Тогтоогоорой. За дахин тавтан уншаад аль тоотой даргалзах вэ гэдгийг нь олж тэмдэглээрэй. За та нарын хариутай адилхан байна үзээрэй. За хичээлээ тавтан сайн үзээрэй. Дэвтэр дээрээ олон оронтой тоонуудаа уншиж, бичиж тэмдэглээрэй.